Одоо ингээл эмч болох гол хүсэж байгаа. За магадгүй одоо энэ эмэгтэй Туркид сурчээ. Би одоо бас тийш очиж сурчих юмсан гэсэн залуучуудаа ч сонсож байгаа бах тий. За тэд нар төгсөн үлгөө юу вэ? Тийм одоо нэг эмч болъё гэж бодсон хүмүүс болохоор одоо ихэд өөрөөсөө асуу үнэхээр би эмч болмоор байна уу? Би энэ мэрэгжил зохирох хүн үү? Одоо өчнөө олон жил 10-аас 15 жил ингэ тасалбар хугацаагаар суран зөвхөн их сургууль биш тэгээ тэрний дараа residency fellowship тэгээ зам ууртай насан туршдаа сурах болохоор би ингээд өдөр болгоо нэг юм сурчаад одоо тэрэндээ баярлж чадж гин үү? Одоо тэрнээсээ кайф авч чадж гин үү? Би олон цагаар ширээний ард сууж чадах уу? Өвчтөд одоо ингээд эмч хүн чинь дандаа хүмүүстэй харьцдаг болохоор би ингээд өдөр болгон хүмүүстэй ингээд яриад ээж чадах уу? Хүмүүсийн ингээд асуудлыг шийдэхээ оролдох тийм хүчтэй билүү? Тэрэнд дуртай билүү гэдгээс бас асуух хэрэгтэй. Тэгээд хэрвээ үнэхээр дуртай бол одоо үнэхээр хүмүүст тусалмаар байна. Хүмүүстийг сонсох чадна. Олон цагаар хичээл хийж чадна. Олон цагийн тэр хөдөлмөрийг хийж чадна гэвэл эмч болоорой.